Sports Network телевизийг сонгон үзэж байгаа үзэгчдийн энэ өдрийн амар амгалан айлтгаж байна. Ингээд бүтэн удирлын турш үргэлжилсэн Pepsi Алтан цомын сүүлийн тойргийн барилдаан, сүүлийн багуудын барилдаан эхлэхэд энэхүү бэлэн болоод байна. За хүндүү гурны голомт хүчрэг ирсэн үргэлжлэл болсон бүхүүлэгтийн дивжээний шилдэг 7 шигшигдэж шалгарсан 7 хүчтэн энэ өдөр аварга хамгаалах их аянаа үргэлжлүүлж Алтан цомыг 2 дахь удаага авах уу гэдэг хариуцлагатай барилдааны өмнө ирсэн бол холын цэнхэр ховд нутаг энэ удаад анх удаага Алтан цомын аваргын төлөө шалгараад байна. Аргагүй одоо үндэсний хөлгий болсон үндэсний бүхийн хөлгий болсон хоёр нутгийн одоо хоёр фигурүүл үзэгчдээр дүүрсэн бүхий өргөө уур амьсгал бол үнэхээр одоо халуун дотн дуу шуугаантай уухан дүрлэгтэй Алтан цомын пеналийн барилдаан бол нэжгэр одоо ийхүү эхэлж байна. Тэгэхээр хоёулаа хоёр багийнхаа талаар бас илүү тодорхой ярих гэж бодож байна. Арангаа ховд гэсэн энэ хоёр багийн улирлын барилдаануудаас онцлоод ярил яг аль барилдаануудыг онцлох вэ? За Арангаа хувьд бол одоо өнгөрсөн жил аварга авсан учраас шигшээ 8-аас шууд барилдааныг эхлүүлсэн. За ингэснээр бол үндсэндээ 4 барилдааныг хийсэн. Энэ барилдааны хамгийн ихэнд бол одоо шууд Булган аймагтай нэг зоонд орж Булган аймагтай барилдсан барилдаан бол 14-11 харьцаатай шийдэгдэж одоо Булганы бүгчүүдийг бол ялсан байгаа. За одоо яг Алтан цомын пеналийн барилдаанд 2 дахь удирдаа аварга хамгаалахаар Монгол улсын хүчит гард аригчаа тэргүүтэй Монгол улсын Начин Чагнаадөржин ган зориг гэсэн багш нартай Монгол улсын арслан Эренцэн бэмбийн Пүрэв давг, Монгол улсын үнэн зоригт харцаага Батцгийн зориг театр, Монгол улсын Өскөдөр харцаг Оюнбаатарын Мөнх Эрдэнэ, аймгийн арслан Эрдэнэ хүүгийн мөнх жаргал Доржийн Немочор, Цэргийн зан Өнөрөөингийн Батцуур гэсэн хүчрэг 7 одоо хүчтнэр шигшигдсэн Арангаан бүхэлдээ хүчтэнгүүд Монгол бүхий өргөнд орж ирж байна. За энэ 7 хүчтэн бол энэ өдрөд өнгөрсөн жилийн пеналт болох Булган аймгийн бүгчүүдийг 14-11 харьцаатай буулгаж явж ялт байгуулж аваргын төлөө шалгарсан. За Монголын ховдын бүгчүүд маань орж ирж байна. Ховдын бүгчүүд орж ирж байна. Монгол улсын зан Цэдвийн Мегмар сүрэн Монгол улсын харцаага алтан гэрэл дасгалжуулагчтай Монгол улсын 25 дахь аварга оргихийн хангай Монгол улсын саруу сайжрах зан Баатаргүйгийн Пүрэв сайхан Монгол улсын зан Баяр хүүгийн Батүлций, Монгол улсын харцаг Ганбаатарын ган хоёрыг аймгийн арслан Цэвэн бүрийн Төмөр цоож, аймгийн арслан Мегмар дөржин Баяр жавхлан, аймгийн арслан Улаанбаярын Батцоож гэсэн хүчрэг ховд дивжээний шигшигдсэн одоо 7 хүчтэн өнөөдөр Арангаан эсрэг барилдахаар орж ирж байна. Анх удаа Алтан цомын аваргын төлөө барилдаж байна. Өнгөрсөн жил тэдний хувьд Арангаатай 2 дахь одоо хасагдах шатанд таарч 13-11 буюу нэгэн давааны зөрүүтэй бол одоо ялагдал хүлээсэн байгаа. За тухайн барилдаанд бол оргихийн хангай аварга 5 барилдаж 4 одоо даваа авсан. За нэг өвдөг шороодохдоо аймгийн арслан Эрдэнэ хүүгийн мөнх жаргалд өвдөг шороодсон бол одоо бол өнөөдрийн барилдаанд гарааны бүрэлдэхүүн зарлагдаж за хамгийн ихний тойрогтой Цэргийн зан Батцууртай барилдана. За Батцуур Цэргийн зан Батцуур Монгол улсын аварга оргихийн хангай хоёрын хувьд бол одоо заал танхимын барилдаанд нийтдээ 4 таарч барилдаж 3-1 гэсэн харьцаатай буюу сүүлдүүд одоо Өнөрөөингийн Батцуур нэг даваа авч бас Монгол бүхий өргөнд шуугасан байгаа. За ингээд ер нь бол 3-1 гэдэг харьцаатай эхний тойргийн барилдаандаа бол улсын аварга хангай Цэргийн зан Батцуур хоёр бол таарна. За гарааны бүрэлдэхүүн бол ерөөдөө бол зарлагдсан байгаа. За зүүн талын магна Монгол улсын аварга оргихийн хангай тэргүүтээ ховд нутгийн одоо бүгчүүд бол Монгол улсын аварга оргихийн хангай саруу сайжрах зан Баатар хүүгийн Пүрэв жаргал, улсын зан Баяр хүүгийн Батүлций, Монгол улсын харцаг Ганбаатарын ган хоёрыг аймгийн арслан Баяр жаргал гэсэн одоо 5 хүчтэнг илгээснээр сэлгээнд аймгийн арслан Төмөр цоож, аймгийн арслан Улаанбаярын Батцоож гэсэн хоёр арслангаа сэлгээнд оруулсан байна. Тэгэхээр хоёулаа өнгөрсөн жилийн яг энэ өдрийг бас эргээд дурсая тийм ээ. Сүүлийн тойргийн барилдаанд Арангаа хэрхэн барилдаж яваа аль багийн эсрэг энийг бас үзэгчдээ дахиад нэг дурсамжийг сануулад өгвөл. Тэглгүй яах вэ? За өнгөрсөн жилүүд Булган хангаан 6 начны эсрэг Арангаан хүчтэнгүүд бол маш сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлж Булганы хүчтэнгүүд 4-1 гэсэн давмгаалтай эхлүүлээд 2 дугаар тойрог 5-1 гэж одоо буцаж эргэн ирснээр 10-10 болж тооны харьцаа тэнцэж үндсэндээ 3 дугаар тойрог цоо шинээр эхэлсэн. За ингээд 12 дахь давааг Оюнбаатарын Мөнх Эрдэнэ явж 13 дахь давааг 13 дахь давааг ялтын давааг Оюнбаатарын Мөнх Эрдэнэ авснаар гайхалтай ялтыг байгуулж Алтан цомын анхны улирлын аваргууд хүчтний үйлгий Арангаа бүхүүлэгтийн одоо 6 хүчтэн тодорсон. За энэ жилд бас дөрмийн өөрчлөлт ороод бүрэлдэхүүн дээр нэг хүчтэнгүүд нэмэгдэж 7 долуулаа өрсөлдөөнийг үзүүлж байна. 2 сэлгээ орно гэд
маш гал гарсан өрсөлдөөн пенальтын барилдаан бол Дэсэн ядуу хүлээж байна. Аль нь хожих бол яах вэ гэсэн үзэгчдийн хүлээлтүүд одоо бүхэн өргөө дүүрэн байна. За баярлалаа Цэрэндөр жоо ингээд үзэгчтэй бидний хүссэн хүлээсэн мөч ирсэн байна. Premier Sports Network телевиз та бүхэнд Pepsi алтан цомын барилдааны сүүлийн өдрийн барилдааныг шууд амжилтаар өргөхөд бэлэн болоод байна. Тухлан сууж таалан сорихны үзэгчтэй. Пенальт 5 морил үзэгчтэй. Үндэсний Pepsi Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний бүхний холбоо Premier Sports телевизээ хамтрасан Pepsi үндэсний алтан цомын төлөө хөрөлдөөн хөдөлгөөн мөчийн дараа хэлэхэд бэлэн болж байна. Ингээд үндэсний алтан цомыг яг одоо эзэмшиж байгаа анхны алтан цомын аварга баг Архангай аймгийн дасгалжуулагч Монгол улсын гэр даригчаа Монгол улсын начин ган зөрөг нар алтан цомыг баярлуулахад бэлэн боллоо. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний бүхний холбоо Premier Sports телевизийн хамтарсан Pepsi үндэсний алтан цомын төлөө хөрөлдөаны аваргын алтан цомын төлөө өрсөлдөхөөр Монгол улсын 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн шилдэг бөхчүүдээс шалгаран үлдсэн ховод Архангай аймгийн бөхчүүдэн угтан авцгаая. Зүүн талын засвал дээр Ховд аймгийн багийн ахлагч Ховд аймгийн Буян сумын харьяат онцгой байдлын ерөнхий газрын аврагч Вин Premier Sport-ийн хороо Од Group их Монгол сан MGO Транс компани бүх Монгол улсын аврага оригхийн хангайг өрье. Баруун талын засвал дээр Архангай аймгийн багийн ахлагч Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спортын хороо Алтан дорнод Монгол компани бүх Монгол улсын арслан Эренцэн Бямбын пүрүү давгийг өрж байна. Зүүн талын засвал дээр Ховд аймгийн багийн гишүүн Ховд аймгийн Чандаман сумын харьяат хил хамгаалах ерөнхий газрын хэлчин спортын хороо New Progress Group-ийн бүх Монгол улсын сарвал сайжрах зам Баатар хүүгийн пүрүү сайхныг өрье.
Баруун талын засал дээр Аранханга аймгийн багийн гишүүн, Аранханга аймгийн Батсангал сумын харьяат Алдар спортын хороо Тэнүн үлзий Хатан Интернэшнл компаниудын бүх Монгол улсын үнэн зориг тарцаг Батсүхийн зоригт баатрыг өргөж байна. Зүүн талын засал дээр Ховд аймгийн багийн гишүүн, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат онцгой байдлын ерөнхий газрын аврагч вин Тэмэр спортын хороо Монтед констракшн компани бүх Монгол улсын зан Баяр хүүгийн Батүлжийг өрье. Баруун талын засал дээр Аранханга аймгийн багийн гишүүн, Аранханга аймгийн хайрхан сумын харьяат Алдар спортын хороо White Light компани бүх Монгол улсын харцаг Оюнбаатрын мөнгө хэрднийг өргөж байна. Засал дээр Ховд аймгийн багийн гишүүн, Ховд аймгийн Булган сумын харьяат Зэвсэг түвшний Алдар спортын хороо Валкан группийн бүх Монгол улсын харцаг Ганбаатрын ган хуйгийг өргөж байна. Зүүн талын засал дээр Ховд аймгийн багийн гишүүн, Ховд аймгийн Бүсд сумын харьяат хил хамгаалах ерөнхий газрын Хэлчин спортын хороо Номин хойлтон компани бүх аймгийн арслан Цэвэн бүрийн төмөр цоожийг өрье. Баруун талын засал дээр Аранханга аймгийн багийн гишүүн, Аранханга аймгийн Хотон сумын харьяат шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлдвийн Тэмэр спортын хороо Ус сувгийн удирдах газар Хатан Интернэшнл компани бүх аймгийн арслан Эрдэнэ хүүгийн мөнгө жаргалыг өргөж байна. Талын засал дээр Ховд аймгийн багийн гишүүн, Ховд аймгийн Бүсд сумын харьяат Зэвсэг түвшний Алдар спортын хорооны бүх аймгийн арслан Мягмар доржим Баяр чахуулан өргөж байна. Баруун талын засал дээр Аранханга аймгийн Цэнхэр сумын харьяат Бөгүүлэх дэвжээ Нутаг хүнс компани бүх аймгийн арслан Доржийн Ям очрыг өрье. Зүүн талын засал дээр Ховд аймгийн багийн гишүүн, Ховд аймгийн Чандан сумын харьяат Ховд дэвжээний бүх аймгийн арслан Уланбаярын Батцоожийг өргөж байна. Баруун талын засал дээр Аранханга аймгийн багийн гишүүн, Аранханга аймгийн Тариат сумын харьяат
Алдар спортын хороо очир юм хүннүү шойс компани бүх цэргийн зан өнөр уянгийн Батсуурийг хүрье. За энэхүү өнгөрөх оны 10 дугаар сард эхэлсэн Пепси үндэсний алтан цомын төлөө хурилдааны аваргын алтан цомын төлөө шалгарч үлдсэн Ховд Архангай аймгийн бөхчүүд гарч ирээд байна. Ховд аймгийн багийн дасгалжуулагч багшаар Ховд аймгийн Мянгат сумын харьяат Ховд дэвжээний дасгалжуулагч багш Монгол улсын харьцаг Гамбатын алтан гэрэл. Архангай аймгийн багийн дасгалжуулагч багшаар Архангай аймгийн бүхэлдэх дэвжээний ерөнхий дасгалжуулагч Монгол улсын гарид Дамбийн аригчаа. Архангай аймгийн бүхэлдэх дэвжээний дасгалжуулагч багш бүхэн чөлөө төрөлтөөний олон улсын хэмжээний мастер Монгол улсын начин Шагнаа дөржийн ган зөргнөр багийнхаа бөхчүүдийг дасгалжуулсан байна. Үндэсний Пепси алтан цомын аваргын төлөө хурилдааны жаягдгийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Барилдааны ерөнхий цэц Монголын үндэсний бүхэн холбооны тэргүүлэгч ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүн Монгол улсын харьцаг Дашочрим Батуулд. Хөлийн цэц Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат өөх Монгол улсын начин хэм мэдхийн төвшин санаа. Хөлийн цэц Дорнод аймгийн Цагаан овоо сумын харьяат үндэсний бүхэн холбооны тэргүүлэгч Монгол улсын начин Дондгийн цог зул дөрж. За барилдааны засуулаар улсын ахлах засуул Сэргэлэн Баатар, улсын бүх цоллооч ахлах засуул Хэмбат, ахлах засуул Мөнхбаатар, улсын бүх цоллооч Хүрлбаатар, улсын засуул Буджав, баруун талын засуулаар улсын ахлах засуул Гантогоо, Баярбат, улсын засуул Должин сүрэн, Мөнхбат, Ган төмөр, Ихэмж ням жаргал нар ажиллахад бэлэн болсон байна. За ингээд хоёр багийн бөхчүүддээ амжилт хүсье. Үндэсний Пепси алтан цомын төлөө хурилдааны хоёр багийн эхний тойргийн барилдаа эхлэхэд бэлэн боллоо. Тойргийн онолтыг дуудъя. Монгол улсын аварга хангайтай цэргийн зам Батсуур, Монгол улсын зам Бүрэг сайхантай аймгийг арслан мөнх жаргал, Монгол улсын зам Батүлзийтэй улсын харьцаг Сүхбат, улсын харьцаг Мөнх Эрдэнэ, улсын харьцаг Ган Хуйг, улсын харьцаг Зоригтбаатар аймгийн арслан Баяр Жавхлантай эхний тойргийн барилдаанд хүч үзэн барилдана. Үндэсний Пепси алтан цомын төлөө барилдааны аваргын төлөө шалгарсан Ховд Архангай аймгийн бөхчүүдийн нэгдүгээр тойргийн барилдаан эхэлж байна. За энэ үдэш Премьер суваг телевизтэй хамтран үзэж байгаа үзэгч түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын үндэсний бүхий холбоо Премьер суваг телевизтэй хамтран зохион байгуулж байгаа Пепси алтан цомын төлөө барилдааны аваргын төлөө барилдахаар Ховд аймгийн Ховд дэвжээ, Архангай аймгийн Бөхөөлөх дэвжээний бөхчүүдийн нэгдүгээр тойргийн барилдаан эхлэхэд бэлэн боллоо. За нэгдүгээр тойрогт Монгол улсын аварга хангаатай цэргийн зам Батсуур, Монгол улсын зам Бүрэг сайхантай аймгийн арслан Мөнх жаргал, Монгол улсын зам Батүлзийтэй улсын харьцаг Сүхбат,
Монгол улсын харцаг Зоригт Баатартай аймгийн Арслан Баяр Жавхлан, Монгол улсын харцаг Мөнх Эрдэнэтэй улсын харцаг Ган Хуйгнаар 1-р тойрогт оноо таарсан байна. За бүрэн сайхан зан гарч ирэнгүүтээ Сэнжигний барьснаас зүүн талд нь хонгодоод мэх дутуудлаа. За бүрэн сайхан зааны бол аргагүй 1-р тойргийн барилдаа ер нь тойргийн эхний тойргуудын барилдаанд хурдан барилдаа хийл гэж бодож гарч иржтэй. За зааны хувьд бол ер нь бол 1-р тойрог хурдтай, 2-р тойрогт хурдтай барилдаа хийх нь бол өөр тулд маш ашигтай байх та. Сэнжигний барьсан дээрээс зүүн талд хонгодох мехний хувьд бол их хөвчлэн заанаас явах болов. За энэ хоёр бүгчин сар шинийн барилдааны үзүүр төрөнд 2022 оны сар шинийн за барилдаж аймгийн заан цолтой мөнгө чиргал даван дөрүүлж байсан юм. Яг бүрэн сайхан зан одоо хамаагүй шунаад явах юм бол зүгээр зодгны арын барьц алдчих юм бол бас мөнгө чиргалын хувьд элэг ус тосож бариад зүүн талд явах юм бол зодгны арын хормоноос атгаад авах юм бол яг өөрийнх нь барилдаан гараа явчих шүү дээ. За заан бол одоо ямар хоо барилдаа хийхийг бас мэдж байгаа бах. Тэр барьцыг ирнэ өгөхгүй л гэж үзэх болоо да. Саяны гарч ирээд хонгодоо нэлээд сандрагсан шүү. Тийм барай зөрөөн дээр барьц муухантай явсан баг. Зүгээр бүрэн сайхан зааны бол баруун гар илүүгс зүүн гар Сэнжигний барьцсан төрх юм бол за зөрүүж татаад гүйлгээд хонгочих магадгүй юм да. За Монгол улсын авраг ханга цэргийн зам Батсөөртэй. За бас л ер нь бол аврагыг бие сайн халаагүй барилдаан дасаагүй байгаа дээр ийм хорцхон барилдаантай үнийг л ер нь гаргаж ирсэн юм байна да. За Монгол улсын харцаг Мөнх Эрдэнэ, Монгол улсын харцаг Ган Хуйг нарын барилдаа. За хоёулаа чөлөөт өгөхөр барилддаг. За Ган Хуйг бол одоо баруун зүүн хөлд одоо сэлд суудаг. За баруун хөлд яваад энэ арал чадцтай хүнийг бол баруунд нь гараа холбоод за мөн үлдсэн хөлн дээр очиад хутгachиж магадгүй юм. Тэгвэр дан ихээр бол одоо өвдөг шараа дуулна гэхэд бол амаргүй юм шиг харагдаж байна. Ган Хуйг бол за Мөнх Эрдэнэ харцаг сая гарын бугуун дээрээс нэг атгаж аваад зур дугтарсангүй барьцаад авчлаа. Мөнх Эрдэнэ харцгийн хувьд бол лавхан барилдал их сонирхолтой. За энэ барьц шүү дээ. Авсан байна шүү дээ. Зодгны арын хормонд бол хурж бариагүй юм байна. Сугны онгороос атгах. За энэ зодгны барьцыг л өгж байна. Одоо харин энэ дээрээс дөрүүл татна. Элэг ус халангуудаа урдураа гүйдэгдэг. За зөв. Ингэж хонготно. Одоо хөвөөр явна да. Дагуул төмөрн. Цацаа гаргаад ирдэг юм болоо. За ёстой хонгоцсон. зайгүй нэгт явлаа да. Хонгодоод авсан зүү хөлнийхөө урдуур өөрийнхөө зүү хөлөөр шахаад одоо урагш нь гიშгүүлсэнгүү. За тэгээд тэрэн дээрээ зүүн талдаа сэжээд мэхэг үцээсэн дээ. Зүүн хонгодох гээд ер нь бол ингэж барилдیں۔ Би бол түргэн шуурхаа зүгээр зүүнийг хонгочих болно гэж гарч ирсэн байж шүү дээ бүрэн сайхан зан. За Ховд аймгийн Чандман сумын харьяа тов төвчөө LC Sport хороо New Burger-ээс хосолтой хүчтэй компани өгөх Монгол улсын зам Баатар хүүгийн бүрэн сайхан 1-р тойргийн эхний даваагаан авсан. За аймгийн Арслан Мөнх Чиргалаар нэг давлаа. За авраг цэргийн зам хоёрын барилдаан үзэгчдийг шуугуулаад байна. Юу болсон юм бэ? За эхний даваа бол Ховд аймгийн бөхчүүд авсан да. За бүрэн сайхан зам ингээ хурдан барилдчих юм бол бас их олон даваа авна шүү. Зүүн талтай хүнд бол маш хэцүү. Зөвхөн баруун талтай хүнийг бас урдуураа гүйлгээд ингээ хонгочдөг. За зааны хувьд бол яг өөрийнх нь төлөвлөсөн тооцоолсон барилдаанд орчих шиг боллоо да. Гарч ирээд ер нь барай зөрүүн дээр нэг хонгоцсон. Сая бол Сэнжигний барьц зөрүүлж чадсан хонгоцсон доо. Цэргийн зам Батсөөр нэг хагалж итээ дутуудлаа. Авраг бол зүгээр огт хөдөлсөнгүү. За элэг усны барьц тосоод бариад авцсан хагалж хавирлаа. За ёстой хөдлөхгүй байна да. За аврагын барьц бол зүгээр урагшаал ахиулаад байна. За элэг ус сугны онгорын барьц ингээд одоо лавхан бариад авах юм бол аврагын хувьд бол тун яарахгүй дээ ирнэ. Өрсөлдөж өгөө нэлээд ноолж нэлээд л одоо дундалж байгаа л тэгэл золгооны шуудгны барьцсан төрж яваад явах болов. За Монгол улсын зам Батүлзий Монгол улсын харцаг Сүхбат нарын барилдаан. За Сүхбат мөн сая одоо бүрэн сайхан шиг л одоо явах л болоо да харин Сэнжигний барьцсан дээрээс юм уу элэг усны барьцсан дээрээс баруун зүүн талд дахимдаад явдаг юм болоо.
За зааны хувьд бол ер нь тун хүн харагдаж байгаа юм да, харин бас барилдахад. Өрсөлдөгч хүүхөө ер нь өөр дээрээ нэлээд ажиллуулна, сөрөөд өөрөө бас Сэнжигний барьцсан дээрээ сугны хонхрын барьцгаал ингээд ажиллаад явчихад байгаа. За авраг бол ингээд одоо яахгүй. За тэр ёстой буруутсан. За ямар юм хөнтрөөд явцсан та нэр. За ер нь тооцоолсон юм байна да. Баруун хөлийг бол одоо тэрж яваад сайнаас аваад болохгүй гэдээ одоо сая мөнхөд нэг явахт нь зөрөөд авчлаа шүү дээ зөөний. Хөнтөрж араар нь мордоод мөхийг үзэж ихээ. Ховд аймгийн Булган сумын Хариа Тов дэвжээ Алдар спорт хороо агаарын цэргийн 353 дугаар анги нэгдэл клубын бүх Монгол улсын хардсан Ганбаатарын га хоёрыг Монгол улсын хардсан мөн гэрднээр багийнхаа 2 дахь давааг авлаа сугдаж хөнтрөөд суйлж араар нь мордоод мөхийг үзээсэн. За үнэхээр энд зайгүй тун даалга зүтгэсэн юм байна да. За энд Монгол улсын зам пүрэв сайхны барилдааныг харуулж байна да. Элэг усны барьцын дарж халаад зөрүүлж татаад зүүнд нонгоцсон. За энэ дээр зүү хөлөөр урдуур сайн хашиж өгсөн л та. Пүрэв сайхан. За ингээ хашаад гიშгэлгүй болгонгуудаа сэжээд мөхийг үзээсэн байгаа. За нэгдүгээр тойрог 2 тэгийн харьцаатай болж ирлээ. За Баяр Жавхлан Арслангийн хувьд бол ер нь тун тогтохонд байна да барилдааны хувьд. Зоригтбаатар харцгаас бол одоо энэ баруун зүүн хөлд ингэж тойрж сэжиж толгой дотор хонготоо гэд ер нь мөхний хөлөөрүүд бол мөн ч хэрэндээ. За тэгээ үндсэн цаг дуусаад бас золгочих юм бол Баяр Жавхлан бас хэцүү шүү дээ. Зоригтбаатар харцгийн хувьд одоо л ажиллаж барилдах хэрэгтэй. За одоо бол хөнтрөх баг. За баруун гараараа элэг усны барьцыг тосоод бариад авсан юм байна. Баяр Жавхлан Арслан. Хөнтрөө дахимдсан дутуудсан. Зориг харцгийн хувьд бол элэг усны барьц биш харин зүгээр Сэнжигний барьцсан дээрээс нэг талд нь зүүгдэж барилдах юм бол харин боломжтой юм шиг харагдаад байна. За тэгээ Зоригтбаатар харцгийн барилдаан бол тааварлшгүй барилдаан гарч ирэндээ сонирхолтой л одоо хөвлөрийг бол одоо бодцсон төлөвлөсөн л яваа байх. За сая баруундаа нэг гар ургаж хөндрөх гээд Баяр Жавхлан зүгээр элэг усны барьцаа тавьчлаа өндрүүлсэнгүү. За гардаас суугаад явсан. Эндээс татаад мордод юм болоо да Баяр Жавхлан бол харин зүгээр баруун гар шуудганы барьцгүйгээр мордох юм бол Зоригтбаатар харцахт бол боломж гарч ирэх байх шүү. Дагуулад бас эргэжч болох юм дээ. Тий. А тэгэхгүй сая бас сугдааны барьц чи хэл эвгүй барьцал атгуулж байна да Зоригтбаатар харцаг. Харцаг за хоёрын барилдаан чирэн Сэнжигний барьцсан дээрээс тэр нь барьц сулаацалдаа л юм. За зааны хувьд бол ингээл урагшаа явждаг л хөндөө ирнэ. Ер нь ингээд урагшаа алхаад байгаа хүнээс бол тэгээд хий зай гарахгүй шүү дээ. Өөр тэр нь давуу тал л үүсээд явна урагшаа явж байгаа юм бол. Сүхбаатарын хувьд бол бас урагшаа явдгийн тэгээд заан ер нь Вертаа байгаа юм шиг байна да. Ер нь ухарч ишихгүй байгаа дах юм. Бас л Вертаа санагдаж байгаа байх л да. Энэ Сүхбаатчтай баргийн хүн дээр ухарч ишгээд байдгүй. За барилдаа эхлээд 9 минут өнгөрч байх юм. За дунгуйлдаа татцаа элэг усны барьцсан дээрээс. Ийм л одоо хоригоо харцаг багахныгаа одоо сэргээж эхэллээ дээ. За саяны барилдааныг хараад зүгээр элэг усны барьцсан дээрээс сэлгэж явснаа. Баруун тал руугаа дунгуйлдаа татчихсан. Аранга аймгийн Батцангэл сумын Хариат бүхэлэг дэвжээ Алдар спорт хороо зэвсэг түвшний тэг 13 дугаар анги Хатан интернэшнл тэнүүн үлзий компани бүх Монгол улсын харцаг Зоригтбаатар 1-р тойргийн багийнхаа эхний давааг авсан. За ингээд 2 гаргаад элэг усны барьцсан дээрээс холбож бариад тэр хүнд нь доктораа дунгуйлдаа татцсан да. Урагшаа явах гэхээр явахгүй барьцаа
тавиад байсан. За тэрийг бол одоо тэгээд чангаруулж татхаа бол хардсан байсан маш зоригтой дотор харцсан. Баяр жавхлан одоо баруун тавьдсан. Баруун талдаа явсан. Тэгээд зүүн талд нь хойно байгаа хөлтөнд татчлаа. Одоо хонгодох нь гэж бодсон байх. Тэгээд чангаруулаад тэгээд дөрөөлөд суугаад тэгэнгүүт баруун талдаа хонгодох нь гэж бодсон уу тийм л барилдаа боллоо доо. За эндээс зүгээр Батсуур барьцаан задлаа хөдөлж барилдахгүй бол аваргын хувьд бол ер нь бол тун ярахгүй те. За аваргын барьцаанд л хөрж барилдахыг одоо бодох бах. Аваргыг бас хөдлөгнө гэдэг ч хэцүү дээ. За тэгээд золгоод ирэх юм бол бүр л аваргатал даваа байдал үүсэн дээ. Шоодгны барьцаанд өрөх юм бол ер нь заарлжац бяраар илүү ирэхэд явчих бол гэж харагдаад байх юм. За заан харцаг хоёрын барилдаан бол мөн барьцан дүрээ Сэнжиг илгүсний барьцан дүрээ барилдаж байгаа. Тэгэхээр Батсуур зааны хувьд бол өөрт одоо эндээс төлөвлөсөн мэхний хөвлбөр бодогдохгүй байгаа бол тэр баруун гарын илгүсний барьцыг ер нь тавихад буруутахгүй дээ. Энэ дээр бол хангаа авраг ингээд дараад баруун гарыг бол тун ачаал өгж байгаа. Заавал сольж тавиулах гэдэг юм зүгээр татаад барьцаа тавьчих юм бол барьцаа залж байгаа. Тиймэрхүү байдлаас бол одоо мэхний хөвлбөр орж ирэхгүй учраас барьц тавихад бол аваар багтай. За аврагч одоо. За хоёр бүх дөрвөлжин золгоо цогны онкоор содгны хормоноос барилдаа эхлэх болов. За дөрвөлжин золгоо зүүн талаар дөрвөлжин золгож байгаа юм байна да. Цогны онкоор. За зодгны хормоноос ингээ барилдаа эхэлнэ. За аврагын хувьд бол энэ жил бэлтгэл сайн байгаа. Заалтангийн барилдаанд чолон гарсан. Ер нь л одоо бас хий зай бол бүрэн арилжхаал байгаа юм да. За баруун талаараа золгоо. За эндээс баруун талдаа нэг Батсуураас нэг хутгах гэж за ингээд ирэх юм бол хөдлөхгүй л дээ авраг одоо. Холдцоо. Одоо эндээс бол хийлэхгүй байна. Сая зүгээр байрс авангуудаа зүгээр татаад нэг хутгах боломж байвал байх байсан. Тэргийн зам Батсуурт. За энэ барьц задрах юм бол хоёр бүх зүүн талаараа золгоо дан шуудгны барьцтай барилдаа эхлэндээ. Авраг бол одоо өөрийнхөө яг бодож байсан барьцандаа бол хүрлээ. За заан арцаг хоёр бол тун тогтоо хүн байгаа да. За зүүн талаараа золгож барилдлаа. За энэ хоёрын хувьд бол тэгээ шуудганд үрж барилдах сонирхолтой байгаа байлгүй дээ. Баруун талд бол ингээ явдаг. Гэхдээ барьц муухантай юм да. Барьц муухантай. Тэгээд энэ их суурьтай хүн дээр уул нь бол зөв барь задлаад. Зааны хувьд бол мөнч суурьтай. Баруун хөлд бол хуржэн зүгээр. Гэхдээ баруун гарынхаа сэнжигдсэн барьцыг бол төлөхгүй байна тий. Чигээд явчихвал төлөхгүй яг өөр дээр байран дээр нь очиод ах юм. Баруун гараад үлгээд явбал хойш нь нэг алхуул дэр нь хонгодоо бол бүрэн ороход бол бэлэн л байгаа юм байна. За Монгол бүхий өргөө бол зэрэгтлүүл яг дүүрсэн байна да. За битүү дүүрсэн дээ. Харахгүй одоо бүхий өлгийн нутаг арангаа. За мөн одоо өнөө цагийн бүхий өнгийг тодорхойлж байгаа ховд нутгийн хүчтнүүд барилдаж байгаа да. За ховд дэвжээний тэргүүн Монгол улсын зам Батсарг зам маань одоо хөрж ирээ суучихсан байна. Хүчүүдэд дэмжээд. За том халуухан барилдаанууд ч их хөрнөхэндээ. Нэгдүгээр тойрог. За барилдаа эхлээд 14 минут 50 секунд өнгөрсөн. Давааны хайрцаа 2-1-ийн хайрцаатай ховд дэвжээний бөхчүүд нэг даваагаар
Одоогоор барилдааныг хөшөөчилж байгаа. За нэгдүгээр тойрогт даваа авсан 2 бүхэл байна да. Даваа авсан 2 бүхийг харуулж байна да. Заан харцаг 2. Сайхан барилцсан да. Сайхан заан. Хан 2 харцаг 2. Пүрэв сайхан зааны барилдаа магадгүй зүгээр өнөөдрийн өрнөх барилдаануудын хамгийн богино хугацаанд шийдвэрлэгдсэн барилдаанч болж болох юм. За ер нь тэгин шүү. Өнөөдөр бол бас маш хурдан хугацаанд шийдэгдэх барилдаанууд бол бас ховор баг. Тий, одоо ингээд тойрог ахих тусан бол одоо залгооны барилдаан бол их гарч эхлэх байх л гэж одоо бодоод байна. Тэг нь бие хүндэрнэ, цочоо арилна. Ингээд ирэхээр бол мэдрээд тийм нэг түргэн шуурхаа барилдаанууд жоохон багасах байх. За одоо шахад татнаа. Суугдсан. Одоо эндээс бол огшиг гараад мордно. За Батцуурын хувьд харин сайн хамгаалсан шүү. Энэ мордоо бол ёстой мундаг мордоо байсан. Яг л өөрийнх нь үндсэн мордоо шүү. Зүгээр чангарсангүй суллангууд хангаа авраг болчлоо шүү дээ сая. Тэглээ зөв та суугатаад явсан, мордоод явсан тэгээд жоохон эвгүй болонгууд авраг нэг зүтгсэнгүү тий. Зүтгсэнгүү. Батцуурын хувьд сайн гаргаж байна. Тэр мордог. За харцаг 2-ын барилдаа. За эндээс татаж босч ирээд босгодог юм болов. Дан шоудгны барьсан дүрээ барилцаад авсан шүү. За байрлалын хувьд бол заан одоо дараа илүү дардсан. Сүхбат бол ихтэй одоо давхар шуудаг авцсан юм Сүхбат. Ямар ч байрлалаас дөрдөг түндэ. За тэр Батэлзий зааны харч тэр. Үнэхээр бай. За одоо босгоно да. За энэ хоёр хүнээс бол одоо Вярыг бол одоо мөнч гаргана. Хоёулаа золгоон цай. Батэлзий заан золгоон цай золгодог. Монгол улсын харцаг Сүхбат мөн одоо золгооны барьсан дээрээс бол бас л хүч гаргадаг. За авраг эндээс алхаад шахаад татах юм болов. За энэ бол баруун талдаа золгогдсон. Батцуур бол баруун талын золгоон дээрээс нэг их тийм сандраад байхгүй хаа бас. Сая ангаа авраг тэр шуудыг тавиулах гэж алхлаа ч та Батцуур тавьсангүй. Энэ бол Батцуурын биеийн онцлог харагдаад байна. Гар их хурдтай харагдаад байна. Тэгэхээр бол бас л тавихгүй байх шүү. Тэр мөрөөрөө тулж гоод л одоо тавиулах гэж мөрсөн таазаа шидсэн тэгээд тавьсангүй дээ Батцуур. За зүүн талаараа золгогдсон юм байна да. Заан харцаг 2. За эндээс барь задрахаар болсон доо. За авраг одоо зүүн давхар золгоё гэж бодсон баха. За давхар шуудганы барьсан дээрээс нэг авраг нэг зүтгээд үзэндээ одоо. За харцаг 2-ын барилдаан ч гэсэн одоо давхар шуудганы барьсан дүрж барилдан. За Сүхбат харцгийн чих хугардсан байгаа юм байна. Их хөвгөө харагдаж байна. Энэ ч одоо эмзэглээд барилдаануудад бол ер нь болтол харагдаад байгаа юм тийм. Эмзэглээд яг мөрөгөхөд одоо бас яг чихээр очиж таардаг. Бас хэцүүл байд юм да барилдахад. Хугардсан чих бас л айхтар өвдөг. Ер нь бол бас тийм зовиртой шүү. Зовир ихтэй. Зовиртой. Юм төрөнд л одоо юм золгооны барилдаанд энэ төр бол одоо юм төрөнд очиж үрчгээд байдаг. За заан харцаг 2-ын барилдаа мөн давхар шуудганы барьсан дээрээс баруун талаараа золгогдсон юм байна. Эндээс толгой зөрөндөө өсөх бат. За одоо Батүл. За таас даруулахгүй энэ шуудгийг тавих юм бол одоо дайраад явна. За одоо босгоно шүү. Дайраад. Харин шуудгийг нь бол Батүлцээ тавиулсан байх шүү. За одоо тойроод маш эвгүй болсон. За тэр мөр хийдэг зөвдөө сая. За заан гол авраг голлоод явсан да. Дагуулаад урагш нь мөрөө. За Батцуур харин ёстой хүнд байдлаас гарсан шүү сая. Авраг бол барьцыг халаа давхар шуудганы барьцтай голлоод явсан. Тэгээд баруун талд цугны онхрын барьц байсан уу? Да Батцуур дагуулж мөрөөд бүр тэнцвэр алдууллаа шүү сая аврагыг гэж байна. Батцуурын хувьд бол нэгдүгээр эхний тойргийн барилдаа мундаг сайн барилдаж байна аврагтай.
За инх юм бол хойш нь яг нарч шүү. Саяных шиг алхах юм бол Батүлзий заа. Сүхбат сая жоохон тэр цэд зөрүүлэх гээд татад зөрүүлэх гээд дагуулсан маш чинь л да. Тим их хүчлээд явбал тэгнэ. Яг хүчин дээр нь арагшин дараад суулгач шүү дээ. Ер нь бол Батүлзий заа бол ер нь толгой зөрүүлж голлуулж явуулах нь үндээс. За одоо бол авахж явуулгын барьцтай. За одоо үсэндээ. За одоо Бяртай зан одоо хэцүү болсон. За Сүхбат шахаад төвчээртэй баг. Энэ мордоо буушсан даяад. Одоо явсан да. Одоо явсан шүү. Хараар нь мордоо явсан. Тэгээд тэр Зарахгүй Батүлзий зан. За юугүй зүгээр хоёр бүхийн барилдаан бол үнэхээр хүч явсан мундаг барилдаан болсон. Сүхбат харцаг бол шуудганы барьцан дээрээс холдож дараа нь мордоод явсан эцсийн төгсгөл тэгээд Батүлзий зан дагуулад хит барьцандаа шунахын сая Сүхбатын хувьд тэр хүндэн зайлчлаа да. тэглээ. Яг тогтоол тэгээ хөл дотороос сүлвчүүдээ. Ховд аймгийн зэрэг сүмийн харьяа 5 тавьж аврагч Батороо Monted Construction Associated компани бүх Монгол улсын зам баяр хүүгийн Батүлзий Монгол улсын харцаг Сүхбатаар за авраг бол баруун долгооноос багийнхаа 3 авсан. За Ховд аймгийн буян сүмийн харьяа аврагч Батороо Хот групп их Монгол сан MGO Транс компани бүх Монгол улсын авраг Оргихийн ханга цэргийн зам Батсүрээр багийнхаа 4 дахь таваг авлаа. За инхүү 1-р тойргийн барилдаан 4-1-ийн харьцаатай Ховд аймгийн бүгчүүдийн даван гайлаар өндөрлөж байна. За 1-р тойрог за бас л зөрөөтэй болж ирсэн шиг 3 давааны зөрөөтэй 1-р тойргийн барилдааныг өндөрлөж байна да. за сая энэ Сүхбатын барилдаан татаад мордсон. Мордоод баруун талаа шахаад явсан. Баруун талдаа ингээд тэр сүлбэр хөл яг тэр сүлбэр таасан. Эргэцсэн юм байна. Батүлзийгийн хувьд бол ер нь тэр мордолдог үлдэж байгаа юм байна. За энэ дээрээс бол одоо сайн шахаад татсан да авраг. Зүүн талдаа шахаад татаад мэхээ гүйцээсэн. За 1-р тойрог Ховд аймгийн бүгчүүд Монгол улсын авраг ханга Монгол улсын зам Пүрэв сайхан Монгол улсын зам Батүлзий Монгол улсын харцаг Ган хуйг давснаар 4 даваа авсан. Аранга аймгийн бүгчүүдээс Монгол улсын харцаг Зоригт Баатар даваа 4-1-ийн харьцаатай 1-р тойргийн барилдааныг Ховд аймгийн бүгчүүдийн давмгайлаар өндөрлөлөө. За ингээд удахгүй 2-р тойргийн сонирхолтой барилдаанаар эргэн уулзсан да. Үзэгчдээ хүнсний Пепси Алтан цомын төлөөх барилдааны аваргын төлөөх Ховд Аранга аймгийн бүгчүүдийн 1-р тойргийн барилдаа өндөрлөө. Энэ мөчид үзэгч та бүхэндээ Монгол улсын бүжид зан Ховд дивизэний тэргүүн Батцүрэг замтаа уулзж ярилцах бэлэн болоод байна. За энэ өдрийн мэнд хүргээд байна. За баярлалаа. Өнөөдөр бас энэ Алтан цомын дивизэд Аранга
ховд гэсэн хоёр сайхан бүхий үлгийн нутгийн сайхан хүчтэнгүүд одоо сайхан үлдлээ. Тэгээд энэ бүхий Алтан цамыг зохион байгуулж байгаа үндэсний бүхий холбооныхонд их баярлалаа. За тэгээд барилдаа маань сайхан болж байна. Өшөө олон сайхан юм барилдаан зохиогоороо гэдэг одоо үндэсний бүхий холбооныхоо хамт олонд одоо баярлалаа гэж хэлье. Энд одоо Алтан замд орж байгаа нутгийн бөхчүүдэд бүгдэнд нь амжилт хүсье. Цолоо их улзаагаараа удахгүй төрийн баяр наадам болгож байна. Бүгдэнд нь амжилт хүсье. За. Зааны хувьд бол одоо барилдаан болгон дээр ирж үзээдсэн. Энэ өдрийн барилдааныг хэрэг хүлээжсэн бэ? За энэ одоос манай ховд бүхий хэмжээний бас бүтэн жилийн хөдөлмөр. Тэ энийг дагаж миний нутгаас олон сайхан гүчтэнгүүд энэ сайхан ах нарыгаа залгамжуулаа галгаж одоо харах бах. Тэ сайхан байна. Тэ багийнхаа бөхчүүдийг өнөөдөр Алтан цомыг аваад нутагтаа очно гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ? За одоо бөхч бас сайхан штэ. Тэгээд одоо барилдааны дараа шийдэгдэх байх та. Одоо манай хүмүүс бэлтгэн сургууль гайгүй сайхан байгаа. Одоос харангаа энэ олон сайхан залуучуудаа барилдаж байна тэгээд. Тэ. За 4 нүгээр тэргүүлж байна. 5 дугаар тойргийн дараа цомоо авчихсан ахад уулзахын ерөөл өргөё. За баярлалаа. Ерөөд оршиг. За Пепситэй илүү бэлтэй. За баярлалаа. За их үзэгч та бүхэн 2 аймгийн багийн барилдааны 2 дугаар тойргийг хүлээн авч үзсэн үү?